Каранта хаагад бид нар яаж чадахгүй штэ. Царай алдаал, аманд нь огтол үн нэмэгдэнэ. Өмч хөвчлөл хийгдээдэг бүрэг өж өгсөн хамгийн сайн жишээг нэг хэлээд гэж. 2015 онд хөвчлөгдсөн энэ цэм жохоо хөтлийн хөлөө энэ үйлдвэр буруу өмч хөвчл хийгдсэн байна гэд 2022 онд буцаагдсан. 1.3 тэрбум төгрөгөөр хөвчилсөн юм бил. Эргээд авсан чинь 800 тэрбум төгрөгийн өртөө. Бүх шатны шүүхийн маргаантай байгаа. Энэ одоо хөвчлөгдөнө гэдээ ороод ирсэн. Энэ одоо энэ шүүхийн маргаан дуусаагүй дахиад энэ процесс рүү шилжиж болох юм. Өмчгөө төр хөчгөө гэж нэг л өдөр энэ стратегийн холбогдолтой төрийн өмчт компаниудыг хөвчлөдөг. Үнэ нэмлээ, ажил хаялаагээд каранта хаагад бид нар яаж чадахгүй штэ. Царай алдаал, аманд нь огтол үн нэмэгдэнэ. Тэгэхээр энэ дээрээ одоо бас яг хамгаалт хийж чадж байгаа мөн орж ирж байгаа хуулиуд дээр. Тэгээд энэ төрийн өмчт компаниудыг хөвчлээд хэдийн хэмжээний одоо яг төгрөг төвлөрч юун зарцуулагдах юм.